За сайн байцгаана уу. Өнөөдөр бидний яриа Шведийн Вамт улсын Стокгольм их сургуулийн судлаач Бадам Сэдийн үлзий сайхантай их хэл болон тархины хөгжлийн талаар ингээ ярилцах гэж сууж байна. Хол замаас биднийг зорж ирсэн танд маш их баярлалаа. Цаг цаваа гарган ингээд би шууд танд ихний асуултаа тавиад эхэлчихье. Их хэлээ өвлүүлэхэд одоо гадаадад байна уу? Тэ Монголда байгаа гэсэн хүмүүст хамааралтай болж байгаа асуудал. Өвлүүлэхэд хүүхдийн тархинд одоо ямар процесс явагдаж байна? Эцэг эхчүүдийг өшөө дэмжиж үр дүнгийн нүсээ сайжруулахын тулд танд мэдээж ариун их туршлага байгаа, судалгаа байгаа. Тэгэхээр өгөх зөвлөгөөнүүд юу байна те? Юу н анхаарах юм уу? За сайн байцгаана уу. Энийг үзэж байгаа эцэг эхчүүд, ер нь үзэж байгаа бүх үзэгчдэд цаг үеийн мэндийг дэвшүүлье. Тэгээд өөртөө болон үр хүүхдийнхээ ирээдүйд хөрөнгө оруулалт хийгээд энийг үзэж байгаа та бүхэнд бас баярлалаа гэж хэлмээр байна. Тэгээд урьж ирүүлж энэ ярилцлагыг хийж байгаад баяртай байна. За тарих өөрөө их өргөн сэдв учраас маш ихээр өргөн яригдах гад байдаг. Их хэл өвлүүлэх асуудал бол тийм ээ зөвхөн Монголд байгаа гадаадд байгаа монголчууд төдийгүй Монголд байгаа монголчуудад бас одоо өнөөдөр ерөн тулгымцсан асуудал болж байгаа учраас бас их нийтлэг ингээд зүйл байдаг. Тэгэхээр хоёр нийтлэг өргөн хүрээтэй зүйлс ярих гэж байгаа учраас чи бас энэ нэг тодорхой асуултуудыг дундуур нь асуухгүй болвол би тэг нэг ам авч тавьдаг морь шиг аваа явчих шүү. Тэгэхээр чи тодтогч асуух зүйлс байвал тодруулаарай. За тэгэхээр хамгийн эхлээд их хэл өвлүүлэх гэдэг ер нь хүний хэлийг өвлүүлэх гэдэг талаар хэл сурах хэлийг ер нь хэл сурах гэж бид нэр ярьж байгаа боловч ер нь хэлд орох хэл сурах процесс ч үндсэнд бол нэг л зүйл байгаа байхгүй адилхан дуу гэж хэлж болох байхгүй юу. Тэгэхээр хизэнээс эхлэж тийм ээ ер нь хүүхдэд за одоо их хэлээ шууд тодорхойлчих эцэг эхчүүд та нар бид нар их хэлээ өвлүүлэх тал дээр анхны алхмуудыг хийж эхлэх хэрэгтэй вэ гэвэл ерөөсөө эхнээсээ ураг бүрдсэн цагаас эхэлнэ. Яагаад гэвэл хүний биеийн мэдрэхүйн эрхтэн би тэгэхээр яг эрхтэн бодит эрхтэн чих хамар энэ гэж яриаггүй байна тий. Бодит эрхтэн мэдрэхүйн эрхтэн дотор 5 мэдрэхүй гэдэг чинь тэрний сонсох одоо мэдрэхүй эхэлж ураг тогтож бий болсон цагаас эхлээд сонсох тэр мэдрэхүйн процесс эхлээд эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр тэр үед нь одоо миний өгч байгаа зөвлөгөө нь тэр үед нь Монгол дуугаа сонсох Монгол хөгжмөө сонсогч, монголоор ярьж бай, үлгэр домгийг сонсогч бай, өөрөө тэр хүүхдүүдтэйгээ ярьж бай. Би яагаад тэгж байгаа юм бэ гэвэл ингэж хэлж байгааг л судалгаан дээр үндэслэн зүйл байгаа юм л да. Нэг хэлтэй тэгээд 2 ба түүнээс олон хэлтэй хүүхдүүдийн нөгөө тархины үйл ажиллагааг ингээд харахад нэг хэлтэй хүүхдүүд тархинд нөгөө нэг анализ хийх чадвар нь 2 хэлтэй хүүхдүүдээс арай бага байдаг байхгүй юу. Яагаад 2 хэлтэй хүүхдүүдийн тэр анализ хийх чадвар тийм өндөр байна гэхээр нөгөө төрс ураг болж ээжийнхээ гидсэнд байх цагаас эхлээд аавын хэл, ээжийн хэл буюу аавын хэлний авиа, ээжийн хэлний авиа чинь өөр байгаа байхгүй юу. Тэгээд тэрийг ялгаас сурж эхэлж гэнэ гэсэн үг шүү дээ. Дараа нь ингээд гараад ирсэн хүн болоод ирсэн хүзүүд толгоолбод эхэлсэн цагаас эхлээд цаа тэд чинь ээж энэ хэлээрээ ярьж гин аав энэ хэлээрээ ярьж гин аавын хэл тустай ээжийн хэл тустай гэдэг хэл гэдэг тийм ээ тэр ойлголтыг тэр нөгөө хэл өөрөө хэлд орох цагаасаа эхлээд ухамсаргүйгээр ухамсартаагаар тэр тархинд ээж ярьж байгаа учраас урд нь бол тийм ээ за нэг ээж байна гэхээсээ илүү ээж өөрийнхөө хэлээр ярьдаг аав өөрийнхөө хэлээр ярьдаг гэдэг тэр анализууд хийгдээд хөөх юм хар багхан наснаасаа тэр нөгөө тарих хэлтэйгээ холбоотойгоор сонсож байгаа зүйлстэй гаднаас ирж байгаа зүйлстэй энэ дотгошоо тийм гаднаас ингээд зүйлс орж ирээд байна шүү дээ инпут орж ирээд тэрий чинь орж ирж байгаа мэдээллүүдээ ухамсаргүйгээр тарих нь өөрсдөө ухаантайгаар явахгүйгээр ухамсаргүйгээр анализ хийгдээд эхэлж байна гэсэн үг. Тэгэхээр хос хэлтэй хүүхдүүд эсвэл өөрсдөө хос хэлтэй байх нь хамаагүй тэр аль гэр оронд нь өөр нэгэн хэлээр яригдж байгаа хос соёлтой гэр бүлийн хүүхдүүд тэр хүүхд нь хос хэлтэй болж хэлд орох нь хамаагүй тархины үйл ажиллагаа анализ хийх чадвар нь нэг хэлтэй хүүхдүүдээс илүү байдаг гэдэг нь тодорхойлцсон байна. Тэгэхээр бүр багаас автоматар илүү
автоматар гэж хэлэхгүй л дээ. Тэгтээ нөгөө боломж бололцоо нь тэгэж өгөгдсөн тэр орчин нь байгаа хаа. Тэгэхээр бид нар орчныг аягүй сайн мэдэх хэрэгтэй байхгүй тий. Орчин бол тодорхой хэмжээгээр нөлөөлнө тий. Тэгэхээр орчин нөлөөлнө. Дээр нь их хэл тий нөгөө таны ярьж байгаа хэл ямар хэлээр ярьж байгаа хүүхдийг хэлд орохт нь ямар хэлээр тэр хүүхэд ихний үгээ хэлэх вэ гэдэг зүйл чинь чухал. Тэгэхээр би одоо нөгөө өөрөө тэр хэл орох талаар хүүхэд хэд хэдэн онолууд идэгэн. Би бол тэр interaction гэдэг тэр нөгөө харилцааны тэр онолыг нь илүү чухалчилж тэрийг би өөр тэрэнд нь ихтгэл үнэмшилд итгэдэг. Тэр онолыг дагдаг гэсэн үг л дээ. Тэр нь юу вэ гэвэл идэвхтэйгээр хэлд орж байгаа тэр явцыг идэвхтэйгээр идэвхжүүлэх хэрэгтэй. Стимулаас тархинд өгөх хэрэгтэй. Тэгэхээр тэр жоохон хүүхдүүдэд хоол иддэг процесс нь эхлээд болвол тийм ээ тархинд чинь тэр хид хідэн айгүй сайн тодорхой одоо ингээд интернетээр хаац агуу гарч болно. Ээж хүүхэд хоёрын хооронд нөгөө бидний хэлдэг биологийн байгалийн процесс хүүхдээ хөхүүлэхэд ээжийн тархинд гарч байгаа хүүхдийн тархинд гарч байгаа одоо хими урвал гэж хэлдэг л дээ тий янз бүрийн дааврын тэр нөгөө нэг дааврууд ялгарч байгаа байдал адилхан тэгээ хүүхдэд тэр хөрхөн ээж хүүхдээ тэврээд хүүхдээ хөхүүлж яхад л тэр багаас нь тэгэл хүүхдэд серотонин окситоцин тэр нөгөө аз жаргал баяр баясгалын даавар бас ялгарч эхэлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр тэрийг нь хизээ идэвхжүүлж явах идэвхтэйгээр идэвхжүүлээд шагналын шинжтэй одоо юм болох нь шүү дээ тийм хүүхэд. Тэгэхээр юу гэвэл ээж нь хоолоо идж байхдаа монгол хэлээрээ ярьдаг. Хүүхдэд нөгөө нэг ингээд тодорхой монгол хэлээр ямар хэлээр ярьдаг байх нь хамаагүй. Ер нь нийтлэг бол дэлхий дээр OL, OP гэж ярьдаг байхгүй. Тэр нь болохоор one language, one parent. Тэгэхээр танаа гэрт одоо аргагүй нэг эцэг их хоёр байгаа штэ 3 эцэг их байдгүй л гэдэггүй 4 эцэг их байдгүй л гэлгүй дээ тий. Тэгэхээр танаа гэрт ярьж байгаа тэр аав ээж хэд өөрийнхөө хэлээр өөрсдийнхөө хэлээр ярина. Аав өөрийнхөө герман хэлээр, ээж өөрийнхөө монгол хэлээр. Тэгэхээр тэр процесс байнга явж явах хэрэгтэй. Тэгэхээр энэ дотор нөгөө ингээд анзаарч хахад би өөрөө нөгөө нэг хос хэлтэй хүүхдүүд өсгөж хүмүүжүүлсэн болохоор анзаарсан нэг зүйл гэвэл бид нар эцэг эхчүүд ядраад эсвэл бид нар амрыг бодоод заримдаа хүүхдүүдийн нөгөө нэг ойлгож байгаа эсхийг нь сайн мэдэхгүй болонгуудаа заримдаа хүүхдийнхээ хамгийн их ярьдаг юм уу хамгийн их аль хэлний гаднаас өгөгдөж байгаа орчин байна. Тэрийг нь хүүхдүүдийг ойлгуулах гад ч юм уу анзаарахгүйгээр өөрөө би одоо миний хувьд бол шивэд хэлээр ярих энэ зүйл байж болох байхгүй. Тэрийг ухамсартайгаар үгүй гэвээ энэ тийм бас мартах санах үүднээс байх үүднээс OP гэдэг юмнууд чид тийм ээ. Хэлээд тэгээд тэрийг хүүхдүүдэд ээж нь чамтай монголоор л ярина гэдэг юмыг хэлэхгүй бол чи хүүхдэд тийм давхар хоёр нөгөө нэг үзүүртэй зүү шиг тийм юм өгөөд хоёр хүүхэд ингээд мэдээлэл тийм нэг тийм тодорхой биш зүйлс өгөх юм бол хүүхдүүдийн тархи чинь айгүй ухаантай. Хүмүүс чинь ер нь тархийг ингээд ботчихъя л да. Тархинд чинь нөгөө үйл ажиллагаа ихэр ингээд метроны зам байдгийг л ойлгочих цаа тийм. Хүүхдүүд тэр метроныхаа замыг ингээд шугамыг аль шулуун болохгүй ингээд зам барьж яах гэсэн. Тэгэл тэд нар чинь нөгөө нэг би чамд зургийг үзүүлэх гэж тэгээд тэр чинь үндсэндээ бол хүүхдэд явагдаж байгаа бүх мэдээлүүд нөгөө замаа барайл метроны замуудыг барайл тэгэл яваад эхэлж гин гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр юу болох вэ гэвэл яг энэ үед хүүхдүүдийн тэр нөгөө нэг тархины энэ одоо тархины үндсэн хэсэг энэ дээр ингээд бүх зүйл дээр ингээд эхлээд нийтлэг ирдэг байхгүй юу. Тэгэнгүүт нийтлэг ирсэн юмнуудыг чи эднэр ингээд энийгээ тодорхой болгоод газар дэлхий дээр ийшээ зам бариад энэ шугамаар яваад энэ дээр холбоос үсээд энд солиод ингээд явна гэдэг замууд баригдаад байна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр аль замаар хамгийн их явдггүй, олон явдггүй тэр замаараа л одоо нэг чиний хэлж байгаа ухамсаргүй буюу автоматчсан хөвшил болсон үйлдэл болоо явчихж байгаа байхгүй. Тэгэхээр хүүхдүүд ухаантайгаар өөрт намарх учраас одоо герман хэлээрээ яриулах гад, чамааг яриулах гад тийм нөхцлүүдэд оруулна. Тэгэхээр чи тэгж болохгүй байхгүй юу? Урдаас чин германаар ярьж өнтер үзэн тий. Тэрэнд бол ерөөсөө асуудал байхгүй. Яг тэгвэл хэл сурахад хамгийн их дэмжлэг хэрэгтэй. Дээр нь хүүхдүүдэд баяр жаргалыг үүсгдэг байх. Тэгвэл бид нар чинь хүүхэд хэлд ороход нь нэг үг хэлэнгүүд бөөм баяр өө ээжээ гэж ааваа гэж энэ үгийг хэлж гин гэж бөөм баяр болдог штэ. Яг тэрэн шиг
тэр одоо буцаад нөгөө би төрсөн ураг тогтсон цагаасаа хойш гэд хэлсэн болвол одоо тэр явцад идэвхтэйгээр ярилцдаг, хоол идэхтэй хүүхдтэйгээ ярьдаг, монгол дууг дуулж өгдөг, монгол дуунуудыг тэр нөгөө хэлжсэн идэвхтэйгээр хүүхдэд баяр жаргалтай тий тэр нөгөө чигчихэн чинээ бишээ энэ үйлдэлүүдтэй хамт энэ нөгөө Монголд хүүхдийн бүх дуунууд бүх сэдвэр бөмбөг туулаа эрвэхээ бүх төрлийн дуунууд байгаа тийм. Тэгэхээр ээж ерөөсөө нөгөө нэг хүүхдэд дагаад ээж чинь бүхнийг чаддаг, аав ч гэсэн эцэг их гэдэг чинь хүүхдэд дагаад бүхнийг чаддаг тэр процессор явдаг учраас дуучин болно доо. Тэгээ өөрөө дуучин болдгоо бол тэгээ янз бүрийн дуунуудыг одоо сурна да. Тэгж жаад тэр хоолн дээр за тэгээд цаашаа хүүхд чинь өсөөд ирнэ, ухамсартайгаар цэцэрлэгт орно, яасалд орно, тухайн нийгмийн хэлний оролцоо, гадны хэлний оролцоо ихсээд ирнэ. Тэрийгэ дагаад хүүхдийн хэлний хэрэглээ өөрчлөгдөд ирнэ гэсэн. Тэрнийхэн дагуу та одоо ингээд таны монгол хэлийг бодитоор хэлээ гадаадд амьдарч байгаа ээжүүдэд таны монгол хэл тэр хүүхдэд хоёр дахь хэрэглээний хувьд хоёр дахь жил болоод эхэлнэ гэсэн үг байхгүй. Бүр гурав дахь жилч болж магадгүй. Тэгэхээр тэр хэлийг нь тэр нөгөө инпутыг нь тэнцвүүлэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр яаж тэнцвүүлэх хэрэгтэй вэ гэвэл хүүхдүүд угаасаа бага насны хүүхдүүд бүх юмыг сая хэлсэн тэр газар дэлхий шиг адилхан бүх юмнуудыг бүгдийн спонж ингээд тийм ээ бүгдийн хогсордог авдаг. Тэгэд тэрийгэ тэр тархич нь зохицуулна. Аль хэсэгт аль замаа барих вэ гэдэг. Тэгээд амарчилж зохицуулна шүү дээ. Угаасаа хүний тархич нь угаасаа л ойлгомжтой. Тэгэхээр тэрийгэ тэр нөгөө зохицуулж зохион байгуулж замаа барьж явах ёсондоо энэ нэг ядаргаатай нэг хууль гаргаж штэ. Тэр хууль нь юу вэ гэвэл гэрт орж ирлээ бол монгол хэлээр ярина. Ийм хуультай. Хүссэн ч хүсээгүй ч бид нар чинь хууль дүрм журманд баригддаг. Тэгвэл яг тэр адилхан хөвшлийг тогтоогдох нь шүү дээ. Тэгээд дургуйч гэсэн тэгээд яваад байна. Тэгтээ явцын дунд судлагдхууны хэллэг нь, судалгааны хэл нь, хичээлийн хэл нь монгол хэл биш учраас монгол хэл угаасаа давмгаа биш болж эхэлнэ. Хоёр дахь хэл болоод байна шүү дээ. Тэгсэн ч гэсэн хүүхдүүдийг тэр нөгөө байнга монгол хэлээр нь ярьдаг, сэтгэлгээний хувьд монголоор сэтгэдэг. Тэгэхэд нөгөө нэг өрний тийм ээ Индо, энэ Евро энэ хэлнийхин сэтгэлгээгээр сэтгэдэг. Тэгэхээр хилээ дагаад сэтгэлгээ бас арай өөр үйдэг шүү. Яа тэгвэл хэл чинь өөрөө структуртай. Өөрийн гэсэндээ зохион байгуулалттай. Хэлний аваач нь тустай. Агаах гэж хэлдэг болвол монгол хэл дээр агаах гэдэг юмыг ерөөсөө хэрэглэж ашигладаг. Тэгэхээр нөгөө нэг хэлний аппаратур нөгөө энэ механик биологийн үйл ажиллагаа хүртэл хүүхдүүдэд өөр өөр явагдчихдаг юм шүү дээ. Хилээ дагаад тэгвэл тэрнтэй адилхан оюуны үйл ажиллагааны процесс хос хэлтэй хүүхдүүдэд 2-3 хэлтэй хүүхдүүдэд тэр хүүхэд 2-3 хэлээр ярьдгүй байсан ч гэсэн тэр нөгөө гэр оронд ээж нь ярьж байгаа учраас хүүхдүүд тэр оюуны өргөн сэтгэх чамааг ойлгохын тулд ээж нь ярьж байгаа зүйлийг ойлгохын тулд өргөн болно гэсэн. Тэгэхээр энийг тодорхойлохын тулд монголоор ярьдаг байх хэрэгтэй гэдэг хууль дүрм журм гаргацсан учраас хуулиад байгаа шүү дээ. Аав дагах хэрэгтэй. Ээжтэйгээ монголоор хоёр чи аавтайгаа те аавынхаа хэлээр яар гэдэг юмыг тэрнээс биш манай гэр миний хэлээр ярина гэсэн юм бол биш болчихно шүү дээ. Аль аль нь тэнцвэх хүн байна. Тэгтэл би одоо түрүүн хэлсэн ухамсартай үед нь хүүхэд нөгөө нэг яг хамаагүй хүлээж авдаг боловч ухамсарлаж хүлээж аваад тэрийг хариу урвал хийгээд тархинд үйл ажиллагаа болдог. Зам тавьдаг яг барилгачин баяраа шиг зам тавьдаг тэр процесс ухамсартайгаар байдаг. Тэгээд нөгөө нэг хүний чинь ой санамж гэж байгаа. Ой санамж чинь холын ойр ингээл байгаа шүү дээ. Гэтэл хүүхдүүд чинь хэрэгтэй хэрэггүй янз бүрийн имийг ухамсартай ухамсаргүйгээр аваад хийчих гээд байдаг. Тэгэхээр ихэвчлэн нөгөө нэг work memory гэж хэлдэг. Тэгэхээр хүүхдүүд юу гэвэл яг ухамсартай үед өөрөө ингээд энэ одоо ээжийн боломж бололцоотой үед тийм ээ яагаад ингээд германаар ярьчихгүй юм амархан юм гэж гэдэг юм уу. Нэг хүн ойлгохгүй байх чи ядаргаатай юм ингээд монголоор ингээд өглөөд идэгэн гэдэг зүйл бодоод тэгээд яг тэр үед тэр ажлын memory ой санамж ажиллаад ингээд хэлээд дээ шүү дээ. Асуудал үүсгээд эхэллээ. Эсэргүүцэл явагдаад эхэллээ. Ажил хаялд явагдаад эхэллээ гэсэн үг тийм. Янз бүрийн байдлаар өмнөөс чинь германаар яриад байна. Тэгсэн ч гэсэн чи урдаас нь нөгөө дүрм журмынхаа дагуу монголоор ярих хэрэгтэй гэд тэгээд ингээд яваад эхлэх юм бол нөгөө хэд чинь тэгээд зүйлдэ за энийг хууль өөрчлөгдөхгүй мэд одоо дүрм журмаа ингээд яриад дагахаас урахгүй гэд бид нар чинь тэрийг хүлээн тэгэхээр тэр чинь юу гэвэл
дургуутсаж байгаа ч гэсэн яг тэр үед тэгээд нөгөө нэг long term memory нөгөө санамжид болохоор за би хүссэн ч хүсээгүй монголоор ярина. Тэгэхээр нөгөө нэг сүулдээ тэр нь нөгөө ухамсаргүй үйлдэл буюу автомат үйл ажиллагаа болчихж байгаа байхгүй юу. Тэгэхээр ээжтэйгээ тэрнээс биш ээжигээ баярлуулахын тулд ээжийн хэлийг би энэ дээр эцэг эхчүүдийн нэг хандаж хэлэхэд монгол хэлтэй хандах хандлага эцэг эхчүүд хүүхдүүдтэй анзаарахгүйгээр нэг зүйлээ гэдэг захинах болохоор монголоор ярьдаг. Захинахаараа сайхан нөгөө бид нар ч өөрсдөө нөгөө сэтгэл зүйн мэдрэмжүүдээ, сэтгэлийн мэдрэмжүүдээ өөрийнхөө төрөлх хэлээр ээжүүд нь сайхан хэлэхээр монголоор хэлээд байдаг. Тэгээд магтах юм уу дэмжих энэ хэлнүүд нь гадаад хэлээр байгаад ахаар хүүхдүүд хэлэнд хандах хандлага нь тийм байгаад байдаг байхгүй юу? Монгол хэл ээжийн заган тэгэл тэгэхээр өөрсдөө мэдхгүйгээр хүүхдүүд ээжийнхээ тэр монгол хэлтэй ч юм уу ухамсаргүйгээр жоохон тийм зайтай болгоомжтой хандаж эхэлж байгаа гэсэн. Тэгэхээр тэрийг нэг хандлагыг мэдэх хэрэгтэй. Хоёрт хүүхдүүд өсөж байгаатай хүүхэд хэлд орж явах процесстэй адилхан тархины үйл ажиллагаа улам их оюуны үйл ажиллагаа ингэж улам их явагдчихэдэг учраас ер нь бол сэрэнг байх үед тэр процесс хүүхдүүдийн тэр тархины оюуны үйл ажиллагаа болон сэтгэлгээгээ тийм ээ замаа тавьж байгаа тэр сэтгцийн тэр онцлог үйл ажиллагаанууд явагдаж байгаа үе бол хүүхэд сэрүүн байхад их явагддаг. Тэгэхээр тэр үед бид нар ухамсартайгаар одоо хоёр дахь миний хэлэх гээд байгаа зөвлөмж гэвэл гурав дахь зөвлөмж болчлоо. Зөвлөмж гэвэл монгол хэлээр ярьж байгаа зүйлсүүдийг өөрийнхөө эхлээд энгийн өгүүлбэр хэлдэг байсан байж утлаа өмс одоо захирах усаг төлбөр тий дараа нь явандаа тодорхой болоод улам үгийн сангийн нэмэх хэрэгтэй. Хэрвээ чи дүүрэн баялаг их хилэн дүүрэн баялаг ба сэтгэлгээний хувьд тэр хүн оюуныхаа тэр нөгөө нэг болж байгаа процессуудыг илэрхийлэх боломж бололцсон илүү байна гэсэн үг байхгүй тийм. Тэгэхээр юу ч хэлэх гээд нэг бол гутлаа хүмүүс аймсан хүмүүс гэдэг байсан бол одоо өрөөндөө ороод өрөөнөөсөө бүр албаар тийм ээ өрөөндөө ороод өрөөнөөсөө тэддэх шүүгээний тэддэх нүднээс тийм өнгөтэй аймсыг аваад тэгээд өмсчөөд хүлээж агаарай. Тэгээ явандаа ингээд яг нааш өмс гэдэг байсан бол одоо хүлээгээд байж байгаарай. Ингээд явандаа ингээд чи өөрөө ухамсартайгаар хийнэ гэсэн. Би өөрийнхөө туршлагыг яриа. Би яасан бэ гэвэл за бүр бодлого математик бодсон. За сэрүүн үе нь юм байдгийм байна. Тэр сэрүүн үед юм байхад хүлээж авах тэр үед нь сэрүүн үед нь тэдэн цагт нь шивэд хэлээр ярьдаг тэр хэсэгтэр байдаг юм аа цэцэрлэгт тийм ээ. Тэгэхээр чи хүүхэд чинь багаас ингээл за үндсэндээ хүүхдийн идэвхтэй үе гэхэд ер нь бодоход тархины идэвхтэй үе 10 цаг байгаа байхгүй юу? Одоо сэрүүн байх үе гэх тийм. Тэгэхээр тэр үеийнх нь 8 цаг нь одоо юунд байгаа байхгүй юу? Цэцэрлэгтээ. Тэгэхээр надад идэвхтэй 2хан цаг үлдэх байхгүй. Тэгэхээр чинь би тэр 8 цагт өгсөн мэдлэгтэй тэр мэдээлэлтэй тэр харилцаа interaction хийжсэн тэрнтэй адилхан юмыг 2 цагт хийх хэрэгтэй болох юм шүү дээ. Тэгэхээр ухамсартайгаар за би хизээ өгч болох ба тэгэхээр хүүхэд ядарсан үед монголоор ярьж л байна. Ухамсаргүй ч гэсэн ярьж л байгаа хэрэгтэй. Тэгэхдээ хүүхэд яг ингэж тарих амраад унтахын өмнө оюуныг тэр нөгөө нэг үйл ажиллагаанууд хүүхдийг унтахын өмнө тэр үлгэрүүдийг хамт уншдаг. Маш ихээр уншиж үг хамтдаа яар монголоор. Тэгэхээр тэр хүүхдүүд нөгөө баян дүүрэн болоод тэгээд дараа нөгөө өөрийнхөө мэдрэмжийг монгол хэлээр тодорхойлж чаддаг. Өөрийнхөө оюуны процессуудыг монгол хэлээр тодорхойлж чаддаг. Тэр хэлийг чинь тэр тусмаа монгол хэлийг чинь оюуны үйл ажиллагаагаа явж байгаа процессыг илэрхийлэх хэрэглэгдэхүүн болоод чадаад бол эхэлж гэнэ гэсэн үг байхгүй юу? Супер. За би яг энэ мөчтөр таны одоо нөгөө би өөртөө яаж ойлгосон таны хэлсэнүүдийг нэг дазаад хэлчихье тийм. Өөр хүмүүстэй хэлээ өвлүүлэхийн тулд тэр одоо өвлүүлэх ажил бол өөр бүрэлдэж эхэлсэн цагаас л эхэлдэг юм байна шүү дээ тийм. Тэгэхээр ялангуяа ээж нарын өөрөг хөвчлэн байгаа гадаадд амьдарч байгаа Монголдо байгаа эсвэл Монгол гэр бүлүүдэд бол мэдээж хоёулаа оролцоо хэрэгтэй. Төрснийхэн дараа аль болох интерактив гэдэг нь идэвхтэй харилцан ярианд байна гэсэн үг. Тэгэхээр одоо хоол идүүлж явахад зүгээр Монгол видео iPad-н дээр мутан дээр гаргаж тавихаар тэр чинь өөр одоо хэлээ өвлүүлэх ажил хийж гинэ гэсэн үг гэж буруу ойлгож болохгүй. Өөртөө яг идэвхтэй оролцож яж явах хэрэгтэй юм тий. Хүүхдийн хэлний төвшин
үргэлжлээд хөгжөөд одоо настай нь яваад хөгжөөд авах тусам тэр үгийн санд нь өөрийгөө тааруулж хөгжүүлж аль болохоор аз жаргалтай баяр хөөртэй хилээ заах нь тий хөгтүүдтэй. Хилээ хэрэглэн өргөн хэрэглэн тийм ээ. Тэгтээ зөвхөн одоо загнахтаа ашигладаг гэж болохгүй. Яг л одоо дүрм журамтай тэ хэрэглэх цагтаа аль болохоор үр дүнтэй, идэвхтэй бүрэн дүүнээ ашиглаж хэрэглэх юм бол хүүхдүүд нь илүү сайн сурна гэж би ойлгож байна. Тийм. Тэгтээ эцэг эхчүүдийн хувьд ерөөсөө л монгол хэлээр ярьдаг аав юм уу ээж байгаа бол гэртээ ярьдаг хэл чинь л монгол хэл. Тэг идэвхтэй идэхгүй наагаагүй. Миний хувьд бол нөгөө би сая өөрийнхөө дуршлагыг хэлэхдээ өөрөө би номын үзэд ногоотой шүлийн үзсэн учраас хэл тарих хизээ идэвхтэй байж болох вэ? Хизээ хүлээж авах бүх сүрүүд нээлттэй байгаа вэ гэдгийг мэдчихсэн учраас тэгж бодлохоо бодож жоод манай хүүхдийн онцлог ямар байна гэдгээ бодож жоод тааруулаад тэгээд хийсэн гэсэн үг байхгүй. Зарим хүүхдүүд өглөө илүү сэргэлэн эсвэл өглөө илүү тайван байдаг. Тэгэхээр сэргэлэн байхдаа хүлээж авдаг гэсэн үг юуроос биш байдгийн шүү. Хүүхэд үүмүүлж яхад юм уу? Одоо л яг сэргэлэн одоо л энэ үед нь хэлчихье гэхээр тийм сэргэлэн байхад эд тэр нөгөө креатив сэтгэлгээнүүд бодогдоод бүтээлч өмнөд бодогдоод тэр үед чинь жинхэнэ үүмүүлдэг эсвэл хүүхдүүд чимээгүй болчдөг шүү дээ тийм чимээгүй тэр үед бас өөрсдийнхөө нөгөө нэг тэр бүтээл сэтгэлгээндээ баригдаад элдв долоон болохгүй юм хийгээл ээжэдэг л дээ. Тэгэхээр тэрий чинь бид нар дэмжих хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр хүүхэд ямар нэг юм хийхгүй байна одоо уйдаад байна гэдгээс бид нар айх ерөөсөө хэрэггүй. Тэгтэл ухамсартаач ухамсаргүйч монгол хэлээр та заавалжгүй ярьдаг байх хэрэгтэй. Заримдаа аав байхгүй бол монгол дуунууд тэр өрөөнд нь тавьдаг ч юм уу ямар нэгэн байдлаар тэгэхээр хүүхдээ мэдж байгаа л өөрийгөө таньж байгаа л гэр орны онцлогоос шалтгаалаад дэмжих гэсэн үг. Тэгтээ зогсолтгүй явах хэрэгтэй байна. Та бас түрүү хэлсэн тэрийг би марцсан байсан байна. Тэрэн дэхтэй судалгаа хийдэг одоо жишээ нь олон хэлээр өсөж байгаа хүүхдүүд нэг хэлээр гэртээ доотлол 1 цаг 2 цаг ярьж иж тэрийгээ сурах хөгжүүлэх боломжтой байдаг ч гэдэг юм. Тийм юм бол ерөөсөө яг тэр тал дээр бол тийм юм байхгүй. Ягаад гэвэл эцэг эхчүүдийн асуудал там байна шүү дээ. Томчууд бид нар асуудалтай байгаа. Ер нь томчуудад л байдгийн хүүхдүүдэд биш дээ. Тэгэхээр яг тэрэн дээр гаргасан судалгааг би бол мэдэхгүй. Тэгтээ ер нь нөгөө нэг ихэнх судалгаанууд ганц хэлтэй хүүхдүүд, хос хэлтэй хүүхдүүд энэ ялгаануудыг тийм ээ тархины онцлог, тархины үйл ажиллагаа, тархины хөгжил, оюуны нэг тийм ээ үйл ажиллагаа, тархины тэр талаас нь тэгээд сэтгэл зүйн талаас нь, тархи сэтгэл зүйн талаас нь юуасан ингэж судалсан байдаг болохоос биш яг хідэн нөгөө тийм зөвлөмжүүд тодорхой зөвлөмжүүд бол байхгүй байгаа. Зөвлөмжүүд нь ON, OL, OP л байгаа байхгүй. Тэр зөвлөмж л байна. Тэгэхээр байнга өөрийнхөө хэлээр тогтмол ярина гэсэн үг. Тогтмол ярина. Окей. За тааста маш өргөн хүрээнд маш тодорхой ойлгомжтой ярьж өглөө. Одоо сүүлд нь тавих миний хувьд гарч ирж байгаа ганц асуулт байна. Тэр нь юу вэ гэхээр зэрэг та түрүү ярьжсэн шүү дээ. Хүүхдүүд жоохон том болоод ирэхээр эсэргүүцэл үзүүлнэ те. Гэрт ингээд ийм дүрэн байна олон хэлээр заримдаа мэдээж ядаргаатай санагддаг гэж магадгүй. Тийм тохиолдолд та ингээд яриад авах хэрэгтэй гэдгийгсэн. Юунд зарим ээж нарт одоо энэ асуудал чинь оройтож санаанд ороод өөр бүрлдэж эхэлснээс хойш ярьж чадаагүй. Эхний 5-6 жил алдсан байна. Тэгээд ирэнгүүтээ гинт яана манай хүүхэд одоо бүрт монгол хэлээр бүр ойлгохгүй боллоо гэд яагаад ирэхээр гинт ярьж эхэлдэг байхгүй. Одоо зарим нэг нь бол бүр наашаа сууж игээ загнаад тий яг хэлнэ. Загинжл мэддэг. Хажууд суулгаж яснаа үлгэр уншиж өгөхөр нөгөө хүүхдүүд нь ингээ бүрстэ пис хэдлийн нэг шоолоод тий бүр амар эсэргүүцэл яадаг гаргадаг. Ийм хүүхдүүдийг яаж буцаага зөвлөн аргаар хэлэх вэ? Баярлалаа. Сайхан асуулт байна. Яг л яг юм байгаа хгүй. Би бол хүүхдийг эхнээс нь хэрхэн өөрийнхөө үндэслэлээр тэгээд өөрийнхөө туршлага дээр үндэслээд тэрийг нөгөө нэг судалгаа, шинжлэх ухааны нээлтүүд дээр ололт амжилтуудыг ашиглаад яриадсан бол энэ тохиолдолд яах вэ? Эсвэл өсвөр насны залуучуудаас тэгээд энэ бас хилтэй хандах хандлага яа юм бэ гэдгийг нэг зүйлийг хэлчихье. Ер нь бол ингэсэн тохиолдолд эхлээд хандлага дээр ажиллаж эхлэх хэрэгтэй байхгүй юу? Та мэдээж угаасаа хүний өөрийнх нь тархины өөрийнх нь онцлог чадвар байгаа. Юу вэ гэвэл тархичийн өрөөсөө ямар зохион байгуулалт их вэ? Хүмүүсийг өрөөсөө тийм ээ
survive хийх хэрэгтэй. Амьд тэсвэрлэн тэгээд өөртөө амраар тэр хийх ёстой. Тэгэхээр ерөөсөө монголоор ярьдгүй байсан ээж нэг л өдөр монголоор ярих гал чи монголоор яар гэдэг шаардлага тавьдаг юм уу? Эсвэл өөрийнх нь хизээж сонсож байгаагүй хэлүүдээр ярих гал эхлэхээр ойлгомжтой шүү дээ. Хөөе, наадхаа зогсоогоороо тархин дотроос тий. Хөөе, наадхаа зогсоогоороо наадах чинь болохоо байлаа шүү. Ажлаа хаяараа, эсэргүүцэл үзүүлээрээ, хуулинд өөрчлөлт оруулахын тулд лобби моби хийгээрээ тэгээд хүүхдүүд чинь тэрнийхээ дагуу реакц хийж эхэлнэ. За. Тэгэхээр тэрийг чинь тодорхой болгохын тулд эцэг их ээжүүд нь мэдэгдэл хийх хэрэгтэй. Өөрийнхөө алдааг хэлэхгүйгээр би чамайг монгол хэлтэй болгох гэж байгаа гэхгүйгээр хүүхэд баг байх тусам 5 настай 6 настай энэ төр байх юм бол тий за одоо манайх ийм дүрмтэй болёо. Тэгээд ээж нь юугаар яана? Тэ монголоор ярина. Тий тэгээд яг зарим хүүхдүүд ухамсартайгаар асууж та өдөө болтол яриаггүй байж яагаад тэгж байгаа юм гэхээр за хэлж болно л доо. Тэр хүүхдийг ухамсартайгаар оролцуулах хэмжээний мэдгдэл өгөөд шүү дээ тий. Хүүхдийн оролцоо аягүй чухал нэг хоёрдугаарт нөгөө талаас нь хэлэхэд ойлгохгүй шүү дээ. Гів гинтхэн 5 настай 6 настай хүүхэд юу нь мэддэхгүй монгол үлгэр мүлгэр яриад дээр нь огт мэдэхгүй байсан огт мэдэхгүй орчны тухай уншаад үлгэр за жишээлбэл тийм ээ болдоггүй боруу хүн яриад өгчээ. Хизээч мэдэхгүй байсан хүнд болдоггүй боруу хүн яриад те нэг ядуу татуу хүн за муухагаар хүүхдүүдийн өнцгөөс харахад хинэн мэддэхгүй нэг өвгөн зүг зүгээр тал дээр нэг хитгэн малтаад игснэ. Тэгэд яах ч тэр чинь тэрж ирж байгаа. Юу нь яах гэдэг ойлгомжгүй тодорхой олон зүйлүүд байгаа буюу та тэр хүүхдийн нөгөө нэг монголоор өдгөрийг хүлээж авах суурийг нь өгөөгүй байхгүй тэр хүүхдэд тэр орчин байхгүй сэтгэлгээ нь байхгүй учраас тэр болтгүй борууг нь ерөөсөө ойлгохоос илүү шууд асуултууд асууна. Ямар муухай хүн бэ? Яахлаараа хөөх юм уу чомнуудыг алж ядгийг? Яахлаараа хөөх юм уу чөтгөрүүдийг урдаас нь тэд нар чи яг энэрэнгүй сэтгэл нь илүү байдаг учраас тэгэж алж яд ингээд хөөх юм уу болтгүй борууг маань бидний өсч үтсэн тийм ээ сэргэлэн цовоо ухаан ихтэй хүн биш. Тэр хүүхдүүдийн хувьд энэ хүүхдүүд чинь хар багаас аливаа юм нь орчин нь сургууль нь тэгээд өшөө энэ амьдарч байгаа нийгэм нь аливаа юмд шүүмжлэлтэй аливаа юмыг логик сэтгэлгээтэй өөрсдийнхээ туршлага өөрсдийнхээ мэддэг цэцэрлэгээс нь аливаа юмд дандаа бүтээлчээр ханддаг учраас сэтгэлгээ нь тэгж хандж байгаа учраас огт бэлдэж тавиагүй суурин дээр ерөөсөө бэлдээгүй цементэн дээр тэр чинь цэцэг ургуулах гэдэг шүү дээ. Тэгэхээр тэхийн тулд хамгийн мэддэг зүйлсийг нь өөрсдийнх нь мэддэг түүхүүдийн монгол хэл дээр нь орчуулж ярь. Окей. Тэгэхээр нөгөө нэг за жишээл хоёул жишээ авъя л да. Одоо үнсгэлж бүр гараад ирсэн л шүү дээ. Үнсгэлжинг нь монгол хэл дээр ярь. Тэгэхээр тэр чинь мэддэг учраас тэгээд орой болгон хүүхэд амраадаг бүвэндөө маягийн юм болгож тэгэхээр чинь ухамсартайгаар бэлдэж эхэлнэ шүү дээ тий. Тэгэхгүй болвол тэд нар чинь нөгөө сая хэлсэн лобби хийн, эсэргүүцэл үзүүлнэ, ажил хаяна. Тэгэхээр албаар туршиж үзэн чиний урдаас өөрийнхөө хэлээр яриалаад юусаа ойлгохгүй гэдэг нь тийм. Тэгэхээр та ажилсаг байх ёстой гэдэг нь би төвчээртэй байх ёстой. Намайг шалгана, энэ тестэнд шалгалтанд унахгүй байх хэрэгтэй. За би ийм дүрм журм гаргасан учраас энийгээ дагах ёстой. Тэгэхээр ойлгуулахын тулд тэгэл нөгөө ярьдаг хэлээрээ герман хэлээрээ яриад эхлэх юм бол хүүхдээ ойлгочих واخ. За ээж стресстэй үед ээж ядарсан байх үедээ надаар асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд надаар ямар нэг юм хийлгүүлэхийн тулд ойлгуулахын тулд герман хэлээрээ ярьцдаг учраас гээд угаасаа чадна. Тэгэл тэр чинь ингээл чамаг тэр үед ингээл ашиглаад байна. Тэгэл та тэр залинд нь унаал байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр хүүхдүүд тэр чинь уг нь бүтээлчээр сэтгээд бүтээлч үйл ажиллагаа явуулж чинь хүүхдүүдийн зүгээс тэгж харах нь шүү дээ. Тэгж харах байхгүй тийм. Тэгэхээр тархич өөрөө түрүүн хэлсэн тийм ерөөсөө л амьд тесэх угаасаа суур механизмын тийм учраас аль болохоор өөрт амар өөрт хөнгөн тэр замаал авна шүү дээ. Хин тэгэл 40 минут явсан гэсэн айгүй яриугтай юмар явахыг хүсэх юм бэ тий. Зам тий. Тэгэхээр хамгийн өөрт амрахнаар явах учраас хамгийн өөрт амрах нь сонголт нь олон удаа ярьжсэн 5 нас хүртэл ярьжсэн герман хэл нь учраас урдаас чинь герман хэлээр ярина. Тэгэхээр хүүхдүүд өөр хэлээр ярих нь хамаагүй. Урдаас чинь өөр хэлээр хариулах нь хамаагүй. Та зүгээр л монголоор яриад. Гэхдээ хүүхдэд заавал мэдээ. Маш их баярлалаа. Төгсгөлд нь би танд нэг довчхон асуулт байна.
Тэгээ хоёлын яриагаа өндөрлөе тийм ээ. Манай 2 хүүтэй 3 хэлээр өсөж байгаа. Гэхдээ маш сайн ойлгодог хэрнээ намайг монголоор ярихаар германаар хариулж ирдэг. Гэхдээ би нөгөө нэг тодорхой дуршлаг авсан учраас одоо 5 жил болчихж байгаа юм чинь нам авсан учраас яг шаардлага гарах юм бол монголоор ярьдаг гэдгийг мэдчихэж байгаа байхгүй. Гэхдээ өөр айлын одоо бүр үлгэрч шалж байгаа ээж байна л да. 2 охинтой. Тэдний охтууд нь бол дандаа монголоор ярьдаг. Бас 3 хэлээр өсөж байгаа. Тэр нь ямар ялгаа юм? Ээж ухамсарлцсан байна нэг. Ээж ухамсар байна. Хоёрд ээжийн төсвөр төвчөртэй байдал байна. Ээжийн тэр нөгөө нэг ухаан биш үү? Тэр чи ухаан тэр гайхамшигтай ухаантай ш тэр нөгөө ухамсарт мэдээлэл байгаа учраас ээж ерөөсөө тэрэнд бууж өгөхгүй байнга монголоор ярьж байна. Хоёрт тэр нөгөө сэтгэлгээний хувьд бол тэр ээж их дэмждэг байх нь. Яривхтэй ч гэсэн хүүхдүүд тэр монголоор ярьдаг. Одоо хөөх юм яаж ч ярьсан гэсэн манай ээж тийм ээ хилээ солихгүй учраас гэдэг тэр нөгөө нэг хуулийг хүлээн зөвшөөрсөн учраас хүүхдүүд дараа нь дагаад тэгээд дээр нь хуулийг хүлээн зөвшөөрсөн учраас дагаж нэг хуулиа мөрдөж хоёрт ээж хэлэнд хайртай өсгсөн байна. Тэгэхээр чи тэрийг ээжээс асуу. Та монгол хэлэндээ хайртай өсгөх таны тэр хайрын их сурвалж тэр хандлага ба штэ тий. Тэр хүүхд та монгол хэлтэйгээ хандж байгаа хандлага нь юу вэ? Тэрнээс биш одоо гадаадад одоо монгол хэл хэрэггүй энэ төр гэсэн тийм үндсэн тийм жоохон тийм бодлого ээж танд нөгөө нэг байгаа бол тэрүүгээр за аль нь ч яах вэ гэсэн тийм юм байгаа бол нөгөө тууштай байдал алдагдчихж байгаа байхгүй. Тэгээд чиний байдал болчихж байгаа тууштай байдал алдагдаад хэрэгтэй үедээ ярьдаг хэрэг тэгэхээр тэр төсвөр төвчээр гэдэг чинь би тууштай төсвөртэй тэр байдал. Тэгэхээр ээжээс нь асуудаа. За баярлалаа. Би тэгэхээр их улам төвчээртэй тууштай байх хэрэгтэй. Тэрийгээ сайжруулах хэрэгтэй. Тэгэхээр үнслэж тууштай төсвөртэй байх хэрэгтэй. Окей. За маш их баярлалаа. Тэгээд цаг зав гаргаж үзсэн та бүхэндээ баярлалаа. Ингээд гэр бүлдээ өгсөн зөвлөгөөнүүдээ маш сайн хэрэглээрэй. Баярлалаа.